Дандаа гарч байгаа кейс нь туслах багш нар гаргаж байгаа. Тэгээд туслах багш нарын маш их системгүй одоо худлаа хуурамгаар бэлдсэн. Сургуулийн төвд бол нэг ч одоо цэцэрлэгтэр дадлага хийлгэхгүй, нэг ч одоо тэр хүүхдтэй ажиллах арга бол онлын сургуульд явуулахгүйгээр зүгээр л ингэ туслах багшаа бэлдсэн гэл одоо үндсэндээ бол бараг шууд нэр усын бүртгэл тэгээд шууд гэрчлэг олгочдөг. За энэ асуудлууд бол асуудал үүсгэж байна гэдэг. Тэгээ энэтэй холбогдуулаад манай яамны сайдын тушаал гарсан байж байгаа. Зөвхөн энэ 7 сургууль дээр л одоо туслах багшийг бэлднэ. Туслах багшийг бэлдэхдээ нийтдээ одоо 60 цагийн кредит үтсэн байх хэвээр. Жил орчмын сургалтанд суусан байх хэвээр гэдэг. Гэтэл өнөөдөр яг энэ ажлын байран дээр алдаа гаргаж байгаа хүмүүс бол тэр сургалтанд суугаагүй туслах багш нараас гарч байгаа алдаа. Тэгээ энэтэй холбогдуулаад бид нар бол яг одоо бүх туслах багш нарыг бүгдийг ингээд яг ямар сургалтын төв төгссөн. Яг мэрэгжил арга зүйн зөвлөгөө авах тийм сургалтын байгууллагуудад дамжиж төгссөн байна уугүй байна уу гэдэг. Одоо ийм зүйлүүдийн судалгаануудыг гаргасан. Тэгээд яг тэр сургалтанд хамрагдаагүй хүлээн зөвшөөрөгдсөн тэр сургуулийн одоо хөтөлбөрт сурч туслах багшийн одоо сертификат аваагүй энэ багш нар бол дахин сурах арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгээд Монгол Улсын багшийн сургуультай хамтраад тэгээд яг энэ орон нутагтаа авчираад туслах багш нарыг давтан бэлтгэх ажлыг бол хийхээр бэлтгэл ажлыг ханаад явж байгаа.